Хүн бүрийн сэтгэлд орших хайрын тухай ойлголтыг бид тэр бүр тунгаан бодож, бусдтай хуваалцаж чаддаггүй. Та бидэнтэй ижилхэн игэл хүмүүс хайрын тухай юу гэж боддог талаар бид сонирхсан юм. Сайн уу? Хайр гэж таны бодлоор юу вэ? За, хайр гэдэг. Мэдгүй. Хайр гэж юу? Хайр гэдэг нь Гэрлэх. Хайрч одоо тэ сонио гэсэн. Харцсангүй шүү дээ. Яг юу гэж хэлэх юм бэ? би тэгтээ өмнө их бодож байгаагүй юм байна. За хайр гэж яг юу илээ гээл их бодож байгаагүй юм байна. Орчлын ертөнцийн бүх хайраас яг бүтдэг. За ерөнхийд бол үгээр хэлхийн аргагүй. Хайр гэж хүнд айгуу дулаахан мэдрэмж өгдөг. Тийм. Ер нь нэгсэн шийдээ хайр байгаа. Эцгийн хайр, амраг осын хайр, ах дүүгийн хайр, эдэмээ хайрлах. Хүн бүр бие биендээ сэтгэл тавьдаг, хайртай, тэрвэлдэж мэрэмждэг, унсч бие биендээ тусалдаг, тэгж л оддаг. Хайр гэдэг бол бие биенээ хүндлэх, уучлах. Хайр магадгүй амьдрах тийм утга учир алдаг бах. Ямарсан нэг ойлгож итгэхийг л хайр гэдэг. Дотор мэдрэгдэх хамгийн нандин, хамгийн чамин тэр мэдрэмжлэх та. Хайр гэдэг чинь цаг зарцуулалт. Хүн хайртай бол амар их цаг зарцуулна. Хайрг бол ерөөс зарцуулахгүй. Тэр хүнд одоо үнгүү өгж байгаа тийм сэтгэлийн бэлэг юм уу? Бэлэг л гэж бодож байна. Хайр сэтгэлийн хөөрөл хоёр хүний дундаас гардаг юм. Хүнийг аз жаргалтай амьдрахыг хэлнэ. Гэр бүлийн туглуугаа тоол идэхийг. Ер нь ингээд бүхэл амьдралын турш хайр байдаг учраас хүмүүс инээдэг бах. Та хайраа яаж илчилж байсан бэ? Хайраа юу? Би юу? За мэдээж найз бүсгүүдээ хайр илчлэхэд бол маш их зориг гаргадаг. Романтик байхыг хүсдэг мөртлөө тэрийгээ яг ил гаргаж чаддгүй ч юм уу? Нэг жоохон хүлээгээд идэх ч юм уу? Тэрэж, унсэж, ээжтэй хайртай шин гэж хэлдэг. Ихэнх нь цэцэг, баярлуулж, тиймэрхүү зүйлсээр л хайр илчилдэг. Ер нь хэлдэг, нэлээ хэлдэг. Тэ боломж гарвал ер нь хэлхийг хүсдэг. Би бидэд цэцэг өгөх юм уу? Бэлгээр л өгөх гэж чичээ. Тэврэх хүнс янз янзаар л илчиж болно шүү дээ. Тэгээ одоо энд бол нэг өстө тарих чинь юу сэтгэж чадчихээн. Тэгээл Хайраа илчлээгүй шүү дээ. Зүгээр хайртай шүү гэхлээр за би ч хайртай шүү гэлээ. Миний анхны хайр илчлэлт ээжтэй хэлсэн үг байдаг бах гэж би боддөө шүү дээ. Тэгээд манай багш баг бахтаа ягаад ч ээжтэй тэгж хайртай гэж хэлдэггүй байсан. Одоо ч гэсэн хэлж чаддгүй л дээ. Ягаад ч ингэж хичээд байдээ. Тэгээ манай монгол хэлний багш хайр илчлээрээ бүгдээрээ ээжтэй хайртай, аавтай хайртай гэж хэлээрээ гээд. Тэгээ би ингэж арай харахгүй шин болсон. Гэрийнхаа гэрлийг бүгдээ нунтрааж харахад ээжээ хайртай шүү гэж хэлж ийсэн. Та хаанаас хайрыг хамгийн ихээр мэдэрдэг вэ? Аав ээжээсээ. Одоо охтуудаас л хамгийн их хайрыг мэдэрдэг те. Гэр бүлээс л мэдэрдэг те. Ханаас? Ээжээс. Мэдгүй гэр бүлээсээ. Гэр бүлэрээ ингээл хамт суугаад орой кино ч юм уу цагийг хамт өнгөрөөхөд хамгийн их хайрыг мэдэрдэг. Яг өнөөдрийн байдлаараа. Яг өнөөдрийн байдлаар охиноосоо гэхгүй юу. Ёо ээж хүн хөл өвдөд гэлтэнгүүд ингээл чин сэтгэлээсээ байраал те. Жижигэн юмар ингээл өдөр тутамд амар хайр татчихэдэг те. Зүгээр зургийг хараад хайр хүрдэг хүн бол яах юм бэ? Нөхөртөөгөө нэг жоохон ганц нэг ам зүрх асуудал байж тийм үед би юусэн ямар ч тийм ажлын итгэхгүй ч юм уу те. Тэг аюу тийм хөнтрөнг байдалтай байдаг. Тэгээд яг миний нөгөө нэг хайрыг мэдрүүлдэг хүмүүс надаас ингээд жоохон ингээд тийм үед л би амар тиймэр зүгээр л ундарчдаг. Тэ өөрөөсөө тэ ээжээс тий. Тэ ер нь тэнцүү
гэх юм уу. Гэр бүлийнхнаас хамгийн их хайрыг мэдэрдэг. Тэгээд яг дандаа ингээд хайртай гэж хэлдэггүй ч гэсэн дандаа тэрийг мэдэрдэг. Яаж мэдэрдгийг мэдэхгүй ингээд мэдрээд идэв шүү дээ. Хамгийн хайргаа тэгээ төрөөл яг хүүхдээ гарч ирэх мөчтөл хамгийн хайрыг мэдэрсэн. Эзэнгүй арал дээр ганцаараа байвал хэнийг хамт байгаасаа гэж хүсэх вэ? Хэнийг хамгийн хамт байгаасаа гэж хүсэх вэ? Удаан байх юм уу? Бүр амар удаан уу? Манай чи хэцүү асуулт. Тэгэл эзэнгүй арал дээр юм чинь. Их нэртэйгэл цаг яваад. Ээжигийн. Ээж аваа хоёроо. Мэдээж би нөхрийгөө байгаасаа гэж хүснэ. Тэгвэл ер нь гэр бүлийнхний галах та. Эзэнгүй арал дээр Нэг гоё эмхтэн үнтэй ч юм уу те. Яг хоёлаа тэгэл тэнцээ үржиж өсч мөсөл тэгэл байж явах. Ээж автагаа төв тэгэл авах гэсэн. Яг их нэртэйгэл гэж хэлмээр ихтэй их нэр байхгүй боллоо. Нөхрийгөө л хүсэх бах та. Тэгэл эзэнгүй арал дээр удаан байх юм бол тэгэл цаашаа үржил тэгэл амьдрах бах та. Эрэхтэй үн нарийн дээр юм болоо гэх. Тий ер нь эзэнгүй юм чи бас нэг Бүр амар насан турш муртай байхаар бол тэгээд одоо хүүхдтэй олох хүнтэй л хамт байх та. хантайгаа яг л хамт авах юм бол дараа нь хүүхдүүдэргээ очих зам маань төгтэй байх бах. Хайрд орон зай, цаг хугацаа хамаатай юу? орон зай цаг хугацаа. Энэ хамаагүй хаа л гэж боддоо шүү дээ. Хамаагүй хаа. Ээж аавын хайр ч юм уу тийм хайр бол орон зай цаг хугацаа хамаагүй хаа. Би ээжийг хаанч усан хайрлна, хизээчсэн хайрлна гэдэг адилхан л. Хамаатай. Ер нь л цаг хугацаа гэдэг бол бүхнийг л ер нь бол харуулжлах юм л да. Тэр тусмаа хайр дурлал тал дээр бол харуул. Хамаагүй хаа. Манай нөхөр чи бас айгүй юугаар явдаг гэсэн чинь хөдөөгөр ажилдаг гэсэн аахгүй юу? Хосуудын хайр сэтгэлд бол жоохон нэг орон зай цаг хугацаа хамаатай юм шиг надад байдаг шин. Цаг хугацаа чинь өөрөө хайртай амар шууд хамааралтай болохоор цаг хугацаа зарж байгаа юм чинь хайртай те. Орон зайг нь бол мэдхгүй гайгүй баг хамаарлаа баг. Тэгээ хол байх тусам яг нэг их сандаг ч гэсэн яг хоёр сэтгэл холдох тусам бас хөрдөг юм шиг санагдав л да. Жохон халамж хайр хинэгэндээ үйлдэх ч юм уу. Тэгээ бас салж байгаа тохиолдолд бас ер нь бол нэг цөөнгөө мэдх юм байна. Би холдуу сэтгэл олдно гэж дагаал салах ч юм уу тийм тохиолдол гарахаар айгүй хөдөө их явдаг гэсэн. Тэгэл нийлцсэн хоёулаа суудсан хоёр охинтой алцсан. Ямар төрлийн хайр вэ гэдгээс хамаарат ер нь яхаа өөр өдөг гэж магадгүй. Сэтгэлд ойр байгаа учраас одоо биеийн холдлооч гэсэн ямар нэгэн орон зай цаг хугацаа ерөөсөө хамаардаг юм шиг санагддаг. Гэхдээ хавталаг чин сэтгэлээсээ хайртай л тийм л ах юм бол тэр нэг орон зай хамаарахгүй болов уу? Одоогоор ингээд нөгөө нэг хайртай хүмүүсээсээ тийм хоол ээж үзээгүй болохоор тэгээд цаг хугацааны хувьд ч тэр ер нь ингээд нөгөө нэг ер нь л дандаа хамт байдаг болохоор миний бодлоор би бас мэдгүй байна. Та хоёр хүний завин дээр аав ээжтэйгээ хамт гэжээ. Заавал нэгийг нь түлхэхээр болвол хэнийг нь түлхэх вэ? Аль нэг нь түлхэхгүй лөө. Тийм юм тохиолдохгүй байх л гэж бодож байна. Мэдгүй. Ага ээжийг түлхээ би аавыг түлхээ. Ага ээжийг түлхээ би. Би ерөөсөө тийм юм хийж чадахгүй. Тэгээ нэгийг түлхчээд нөгөөдөө танаас амьдрах хэцүү шүү дээ. Ер нь хамтдаа л байсан тэр. Аавыг. Тэгээд аав сэлж чаддаг л гал аавыг яаж. Өөрөө л өссөн шүү дээ. Тэгэл хинэнч төлөхгүй шүү. Наач ямар амар асуултээ бүр нөлнөөс илгээр амар төсөөлждэг шүү дээ. Хинэнч төлөхгүй шүү. Өмнө дэхтэй нөгөө жоохон бохтой болохоор
юу яадаг гэсэн юм байна. Ээж аавынхаа нөгөө нэг ингээд их амар юу яахгүй хайртай шүү гэж тэгж бодож байгаа ч гэсэн их ингээд чин сэтгэлээсээ яг мэдрэхгүй. Гэсэн чи одоо өөрөө ингээд яг ээж болоод ирсэн чинь нөгөө хүний аав ээж чинь ингээд амар их юм байна те. Өөр хүүхдийн хатлаа ингээд бүх амьдралаа зориулсан те. Тийм хүмүүс юм байна гэдгийг мэдээд ирэхээр мэдсэн үед ийм асуулт асуухаар чи хинээс төлөхгүй шүү те. Жохон бахтаа бол ингээд хүүхдүүд чи ээждээ нэг арай илүү ч юм уу те. Аавтайгаа нэг тотно одоо юм ярьдгүй ч юм уу те. Тийм гэж боддог байсан бол одоо ингээд хүний аав ээж чинь ингээд бүр хин юугаар сольшгүй болохоор өстэй хинээс төлөхгүй. Үнэхээр хоёр хүний зам бол өөрөөлсөн шүү. Бусдын аз жаргалыг өөрийн аз жаргалаас илүүд үзэх нь хайр. Харин хин нэгнийг хайрлан гэдэг хариу нэхгүй сэтгэл мэт. Хүн бүр агуу зүйлийг бүтээж чадахгүй ч агуу хайрыг бүтээх боломжтой. Иймээс та хамгийн эрхэм нандин хүмүүстэй хорон бүрт хайраа илчилж аз жаргалын элчин болоорой.